2014 оны 3 дугаар сарын 24-нд Японы Кансай бүсийн шуудан нэгэн онцгой захиалга хүлээн авчээ. Осака хотын Нишику дүүргээс Токиотын Хачиуужи руу илгээх 2 м урт 50 кг жинтэй аврах том илгээмж байлаа. Хачиргалтай нь илгээмжийн маягт дээрх илгээгч болон хүлээн авагчийн нэр хоёулаа ижил Рико Окада гэж бичигдсэн байна. Ийм юр бусын мэдээлэл шууданчдыг гайхшруулсан ч энэ илгээмж Японд даяар цочрол төрүүлсэн цус нэмнэлт хэргийн эхлэл болсон юм. 2014 оны 5 дугаар сарын 1 пүрэв гараг. Осака хотын Нишику дэх нэгэн орон сууцны үдэнд Рика Окадагийн ээж санаа зовнин зогсож байлаа. 3 дугаар сараас хойш ээж охины хооронд тогтмол хийдэг утасны яриа гинэд тасарсан байв. Охин нь утсаа авахгүй байхаас гадна зурвас болон имэйлд тун цөөн хариу өгч үг хэлн хөндий сонин санагдах болжээ. Үүнээс жилөө сэтгэл түгшээсэн зүйл нь өдөр тутмын амьдралаа Facebook дээр идэвхтэй хуваалцдаг байсан охин нь яг л ор сургаггүй алга болсон мэт болж хаяал бусдын сэтгэгдэлд хариу бичгээс өөрөөр огт идэвхгүй болсон явдал байлаа. Энэ нь өмнө нь ажлынхаа тухай бичиж эерэг энерги түгээдэг хэв маягасаа тис өөр байв. Орон сууцны ашиглалтын төлбөр нэгсэн мэдэгдэл ээжийнхэн сэтгэл зүйн тэсвэрийн сүүлийн хязгаарыг давуулав. Гар нь салганан охиноосоо авч үлдсэн нөөц түлхүүрээр охиныхоо хаалгыг онгойлоход өмхий дотор муухаар мөнөр өгдөв. Унтлагын өрөөнд оромогц татами дэвсгэр дээрх хар улаан толбонууд ээжийнхэн сүүлийн найдалгыг тэр дорн нураасан. Цөхрөнгөө барсан тэрээр цагдаад мэдэгдснээр хэдэн мянган километрт дамнан олон улс оролцсон аимшигт хэрэг эхэлжээ. Цагдаа нар шуурхаа очиж наривчилсан мөрдөн шалгалт хийв. Гэрээс нь аимшигтай их цусны мөр олсон ч бүсгүй цогц байсангүй. Гэр дотор эд хогшлыг нь ухаж нэгдсэн тол уулмөр байгаагүй ч өрхийн бүртгэлийн дэвтэр болон тодорхой хэмжээний бэлэн мөнгө алга болсон байна. Зарим хэсгийг арчиж цэвэрлсэн шинж тэмдэг ажиглагдсан ч унтлагын өрөөний гудсан дээрх цусны толбыг цэвэрлээгүй байж. ДНХ-гийн шинжилгээгээр угт цус Рика Окадагийнх болох нь тогтоогдсон бөгөөд галт тогооны хутган дээрээс ч мөн түүний ДНХ илэрсэн байна. 29 настай Рика Окада нь тухайн орон сууцны ойролцоох эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Удаан хугацаанд ганцаараа амьдарч байсан нэгэн байв. Найз нөхдийнх нь дурсамжаар бол тэр үргэлж совоо нийтэж итгэл даах үйц сайн игч байсан ба Facebook хуудсанд нь эерэг уран зоригтой нийтлэлүүд дүүрэн байдаг байж. Имлэгийн хамт олон түүнийг хамгийн сүүлд 3 дугаар сарын 21-нд ажилдаа ирсэн гэж дурдсан. Тэр өдөр ердийгөөр ажиллаж тарахтай бүгдтэй нэмсэглэн баяртай гэж хэлсэн байна. Харин маргааш нэмлэгт түр хугацаанд чөлөө авна гэсэн имэйл иржээ. Үүнээс хойш хамт ажиллагчтай түүн рүү залгасан боловч тэр утсаа аваагүй. Дуудлага шилждэг дууд шуудангийн хоолойн сөнг танихад бэрх байсан нь хүмүүсийн сэжгийг улам төрүүлсэн. Хөршүүдийн зарим нь хэдэн 7 хоногийн өмнө хонгилд ширүү маргаан болсон дуу хоолой нь Рикагийнхтай төстэй байсан гэж мэдүүлсэн ч сэтгэл хөдлөл өндөртэй байсан тул яг таг таних чадаагүй гэдэг. Рикагийн Facebook дээр хамгийн сүүлчийн нийтлэлд эх сард ямар нэгэн сайхан зүйл тохиолдно гэж бичсэн байлаа. Итгэл найдвар дүүрмэд харагдах ч цаанаа туйлдсан тусламжийн тэмцэж буй сэтгэлийн байдал нуугдж байсан мэт санагдана. Мөрдөн шалгалтаар Рика Окада чөлөө авсныхаа дараа 6 шинэ кредит карт нээлгэж тэдгээрээр олон удаагийн гүйлгээ хийсэн нь тогтоогдов. Үүнд шуудангийн төлбөрч багтаж байв. 3 дугаар сарын 23-нд өөрийгөө Рика Окада гэж танилцуулсан хүн шуудангийн компани руу уцтаж хүүхэлдэй гэж тэмдэглэсэн илгээмжийг Токиотын Хачиуужи руу явуулах хүсэл гаргасан байна. Маргааш нь илгээмж авахар ирсэн шуудангийн ажилчны өмнө аврах том тэгш өнцөгт хайрцаг байлаа. Харин эзэн нь энэ илгээмжийг өгөхдөө дотор нь шавраар хийсэн хөдөлгөж болдог хүүхэлдэйнүүд байгаа гэж тайлбарласан байв. 1 хоногийн дараа илгээмж амжилттай хүргэгдсэн ч илгээгч хүлээн авагчийн мэдээлэл ижил байсан. Цагдаа нар кредит картын гүйлгээг мөрдөж үзэхэд Рика Окада жижиг агуулгах төрөөсөлсөн нь илэрчээ. Агуулгын ойролцоох орсон суугчид хэд хэдэн шуудангийн ажилчид хамтран том хайрцгийг агуулгах руу зөөж оруулж байсныг харсан гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь Осакагаас илгээгдсэн өнөөх нууцлаг илгээмж байлаа. Цагдаа нар агуулгын хаалгыг нээхэд өмхий үнээр нүүр тулан өгсөн байна. Хайрцгийг нээж давуу ус нэвтрүүлдэггүй торнуудыг давхар задлахад олон хоног сургаггүй байсан Рикагийн цогцос тэдний өмнө гарч иржээ. Тэр совилогчийн 4 хувцсыг өмссөн байсан ч аль хэдийнэ амьсгал хураасан байв. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Рика Окадагийн биед 50-аас дээш хутгалсан шарх байсан бөгөөд хамгийн гүн нь 10 см хүрч байж.
Бүх шархан хувцастай байхад нь үлдэгдсэн бас эсэргүүцсэн тэмцэн улмөр огт илрээгүй. Биенийх нь цус нь бараг бүрэн гадагшилсан байсан нь тээвэрлэх үед жингэн багасгах зорилготой байж бодсошгүй гэж үзв. Эцэст нь Рика цус ихээр алдаж шокийн улмаас нас орсон ба нас орсон хугацаа 2 сараас дээш байсан нь тогтогдов. Түүний хамгийн сүүлд олонний нүдэнд үзэгдсэн хугацаа болон илгээмж явуулсан өдрийг харьцуулан үзээд цагдаа нар уг хэрэг 3 дугаар сарын 21-ээс 24-ний хооронд гарсан гэж дүгнэв. Гэвч илгээгч, хүлээн авагч, төлбөр төлөгч, агуулагч, түрээслэгч нь бүгд Рика Окада өөрөө гэж бүртгэгдсэн атлаа түүний цогцос хайрцаг дотор хэвдэж байсан нь хэргийг улам бүр эдрэгтэй болгосон. Хэрэг мухардалд орсон тэр мөчөд шүүх имэлгийн шинжээчид шуудангийн харьцагн дээрээс хурууны хэйлрүүлж харьцуултын дараа сэжигтэн Оиши Юри болохыг хурдан тогтоов. Цаашдын мөрдөн шалгалтаар илгээмжийн маягт дээр үлдээсэн холбоо барих утасны дугаар нь Оиши Юригийн гар утасны дугаар болох нь илэрсэн байна. Энэхүү нээлт нь харанхуйд туссан хурц гэрэлмэт болж хэргийн мананг сарниуллаа. 29 настай Оиши Юри нь Япон Барселоны эрлийз тогтсон ажилгүй эмэгтэй. Тэрээр бага сургуульд байхдаа эцэг эхийн хамт Японд ирж Осака хотын хувийн дунд сургууль суралцахдаа тэр Рикотой нэг ангид орсон байдаг. Гэвч ангийн хүүхдүүдийн дээрлэлтээс олж сургуулаа төгсөж чадаагүй. Дараа нь Барселоны иргэншилтэд тэр Барселон руу буцсан боловч орон нутгийн амьдралд засан зохицож чадалгүй ахлах сургуулаа төгссөний дараа дахин Японд ирж төр ажил хийж тэнүүжилсэн амьдралд орсон. Бага сургуулийн төгсөлтийн дурсгалын номондоо тэрээр тусгай сургуульд багш болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг хүсэж байна гэж бичиж байсан. Гэвч бодит амьдрал түүний мөрөөдлийн эсрэг эргэсэн. Насанд хүрсэн хойноо түүний амьдрал хүнд бэрх байгаа зогсохгүй хулгайн бүлэглэлтэй холбоотой хэрэгт оролцож ял шийтгэл хүлээж байв. Хэдийгээр тэр бусдын заавраар үйлдсэн гэж мэдүүлсэн ч гэмт хэргийн бодит байдал өөрчлөгдөөгүй. Рика Окадагийн нэгэн дотны найз гинэд нэг зүйлийг сансан. Имлэгээс чөлөө авах тухай имэйл хүлээ авсан 3 дугаар сарын 22-ны өглөө тэр Рикагаас дуудлага хүлээ авсан байна. Рика түүнтэй ярихдаа Оиши Юри гэрт байнга байгаад үнэхээр тэсхийн аргагүй боллоо гэж хэлжээ. Бага ангийн хоёр найз ямар нэгэн байдлаар уулзаж Оиши Юри тэднийд удаан хугацаанд байсан нь ил болов. Цагдаа нарч Оиши Юригийн оршин суудаг газарт очиход аль хэдийн хоосон байв. Өрөө тасалгаа нь эмх замбраагүй хувцас орны давуу шалан дээр хөглөрч ахын хой хаягдал уул шиг овоорсон байсан нь түүнийг яран сандран орхин явсныг илтгэж байлаа. Хөршүүдийн ярьснаар тэд Оиши Юри болон түүний хятад хамтран амьдрагч Сяоян хоёрыг 2 сарын турш хараагүй аж. Сонссноор бол Сяоян сургуулаа төгсөөд хятад руу буцсан, харин Оиши Юри хаашаа ч юм явсан гин. Нарийчилсан мөрдөн шалгалтаар Оиши Юри Японд хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдов. Тэрээр 4 жилийн өмнө санхүүгийн маргааны улмаас оршин суух эрхээ алдсан. Мөн визийн хугацаа дууссаны дараа сунгуульч чадаагүй байна. Харин хэрэг гарах үед түүний амьдрал нэн ядуу тогтмол орлогогүй байсан нь Рика Окадагийн өрхийн бүртгэлийн дэвтэр болон бэлэн мөнгө алга болсон явдалтай холбоотой байж болзошгүй гэж цагдаа нар үзсэн. Иймээс мөрдөн байцаагчид Оиши Юригийн гэмт хэрэг үлдэх гол сэдэл нь Рика Окадагийн нэрийг барьж түүний эд хөрөнгийг завшин өөрийгөө хүнд байдлаас гаргах явдал байсан байх магадлалтай гэж дүгнсэн байна. Бүр илүү цочирдон баримт нь 3 дугаар сарын сүүлээр Рикагийн өрхийн бүртгэлийг ашиглан өөртөө шинэ паспорт мэдүүлсэн явдал байв. Гэтэл Рика өмнө нь огт паспорт мэдүүлж байгаагүй аж тодорхой болсон зүйл гэвэл уг паспортыг мэдүүлэхээр очсон хүн нь Оиши Юри өөрөө байсан бөгөөд тэрээр Рикагийн нэрээр харин өөрийнхөө зурагтай паспортыг яаж авч чадсан нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр. Хил нэвтрэх бүртгэлээс харахад тэрээр 5 дугаар сарын 3-нд уг паспортыг ашиглан Хятад улсын Шанхай хот руу нисэж Шанхайд байх хугацаанд Рикагийн нэр дээрх картаар 1 сая йенээс дээш мөнгө зарцуулжээ. Хэрэг Япон улсад гарч сэжигтэн Хятад руу оргон зайлсан түүний харьяалал Бразил учраас уг хэрэг 3 улсын оролцоотой болж хувирсан. Гэсэн ч удалгүй 2014 оны 5 дугаар сард Шанхайд байх Японы ерөнхий консулын газраас Шанхайн цагдаа нарт хүсэлт гаргуулснаар түүнийг баривчлуулж чадсан. Гэхдээ Хятад Япон хоёрын хооронд аль биесны хэрэгтэн шилжүүлэн өгөх экстрадиц гэрээ байхгүй нь хэргийг шийдвэрлэхэд илүү хүндрэл учруулсан байна. Хятадын тал түүнийг зөвхөн хууль бусаар хил нэвтэрсэн хуурамч бичиг баримт ашигласан гэх үндэслэлээр саатуулж байлаа. Оиши Юригийн эцгээс сэтгүүлчид ярилцлага авахд тэр ноцтой царайтайгаар охин лугаа олон удаа залгасан ч холбоо тогтоож чадаагүй.
үнэн мөнийг мэдхийг туйлын их хүсэж байна гэж хэлжээ. Цагдаагийн баривчлах захирамжийн талаар асуухад тэр аргаа барсан мэт толгой сэгсэрж санаа зовнил дүүрэн атлаа ямар ч аргагүй байгаагаа илэрхийлсэн байна. Мөрдийн шалгалтаар Ойши Юри хятад оюутан Сяо Юантай ойр дотн харилцаатай байсан нь тогтоогдсон. Тэд 6 жилийн өмнө нэгэн түргэн үйлчилгээний дэлгүүрт хамт ажиллаж байхдаа танилцсан байна. Ойши Юригийн виз дуусч хууль бусаар оршин суух болсон үед орон сууц түрээслэх, ажил олоход бэрхшээл тулгархад Сяо Юан түүнд тусалжээ. Ингэснээр тэд хамт амьдрах болж харилцаа найжмаар дотн болсон байна. Шанхай хотод очсны дараач тэд салшгүй хамт явж зарим хүмүүс тэднийг гар гараасаа хөдөлсөн гудамжаар алхаж байгааг харсан бөгөөд харилцаа нь маш ойр дотн байжээ. Энэ хэрэг Японы нийгэмд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн. Зарим интернет хэрэглэгчдийн дүн шинжилгээгээр Ойши Юри удаан хугацаанд тэнүүчлэн амьдарсан. Амьдралын бүтлгүүтлийн улмаас аажмаар зан чанар нь гажуудан бий бол суулдаараа хохирогч хүн гэсэн сэтгэлгээ төлөвшсөн байж магадгүй гэж. Магадгүй үүнээс болж тэр гэмт хэрэгэ үйлдсэн ч нийгмийг буруутгаж ялгуурлан гадуурхалтанд өртсөн хэмээн бусдыг буруутхан өөрийн хариуцлагаас зүхтхийг оруулсан байж ч мэднэ. Олон хүмүүс шүүхийн шийдвэрийг дэмжиж Ойши Юри хийсэн хэрэгтээ тохирсон шийдвэрлэлээ хүлээх ёстой гэж үзсэн байна. Гэвч зарим нь түүний ард зохион байгуулалттай гэмт бүлэглэл байсан байж магадгүй, харин Ойши Юри зүгээр л золиослогдсон хүн хэмээн эргэлзжээ. Үүний зэрэгцээ уг хэрэгт илруулсан паспорт мэдүүлэх үйл явц дахь сул талууд Японы засгийн газрыг 2016 онд регистрийн дугаартай карт нэвтрүүлэхэд хүргэж, иргэний үнэлэхийн баталгаажуулах тогтолцоог чангадахад хүргэсэн юм. Хятад Япон хоёрын хооронд аль бие усны хоригдол шилжүүлэн өгөх гэрээ байхгүй тул Ойши Юри Шанхайд бараг 2 жил гаруй хугацаанд цаалуулагдсан юм. Эцэст нь 2017 оны 1-р сард засгийн газруудын хоорондын тохиролцооны үр дүнд түүнийг Японд шилжүүлэн өгч, Кансай олон улсын нисэх онгоцны буудал дээр Японы цагдаа нар аль бие усаар хүн амны хэрэгээр бүсгүйг баривчлав. Бүтэнээр нь Ойши Кэти Юриг дээрэм аллах, таних тэмдэг хурамжаар ашигласан заллин эд хөрөнгө завьсан зэрэг хүнд гэмт хэрэгүүдээр буруутгасан. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгчд сэтгцийн байдал нь тогтворгүй, хариуцлага бүрэн хүлээх чадваргүй гэж маргасан. Гэвч шүүх аллагыг урьдчилан төлөвлөсөн нотлох баримтуудыг нуусан. Хуурамч паспорт ашигласан, мөнгө зарчих зэрэг үйлдэлүүдийг ухаалгаар санаатай хийсэн гэж үзэж, сэтгцийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй хэмээн дүгнэв. Ингэж 2019 оны 3 дугаар сарын 14-нд Осакагийн тойргийн шүүхээс түүнд бүх насаар нь хорихял өгчээ.